За сайн байцгаана уу? Шинэхэн дугаараараа уулзч байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр би арай нэг өөр сэдвээр ярихаар бэлтгэр байна. За энэ нь юу вэ гэхээр яг өнөөдрийн нөхцөл байдалд хэрэгтэй байгаа ямар ажил мэргэжлүүд байна. Тэгээ заавал сургуулийн төгссөн байх шаардлагагүй зүгээр л мэдлэг чадвартай байхад хангалттай гэрээсээ хамгийн гол нь онлайнаар 100% онлайнаар ажиллаад мөнгө олох боломжуудыг та бүхэндээ хүргэмээр байна. За энэхүү ажил мэргэжил чадварууд нь болохоор бүр өнөөдрийн нөхцөл байдалд нэн чухал хэрэгтэй байгаа бүр ингээд надад хүртэл хэрэгтэй байгаа тийм мэргэжлүүд байгаа. Хэрвээ үнэхээр л чаддаг хүн байх юм бол зүгээр л мөнгөний өгөөд хийлгэмээр тийм ажлууд бол одоо high in demand гэж ярьдаг тийм ээ. Маш хэрэгтэй ажлууд бол байна, зөндөө байна. Би та бүхэн тэгээ энэ талаар хуваалцъя гэж бодлоо. За хамгийн ихнийх нь virtual assistant. Virtual assistant гэдэг нь болохоор одоо онлайн туслах гэсэн үг байгаа. Ерөнхийдөө бол ямар нэгэн хүний аль албан байгууллагын ч гэж болно онлайн туслах гэсэн үг. Ихэвчлэн тийм ээ. Ихэвчлэн бид нэр онлайнаар бизнес эрхлэгчдийн хувьд аль одоо YouTuber сошиал медиа эрхлэгч гэх юм уу, сошиал медиа чин гэх юм уу, инфлюенсер гэх юм уу мэдгүй. Тэр хүмүүс бол маш завгүй хүмүүс байдаг. За миний хувьд бол хичээлээ бэлдэн, хүмүүсийнхээ асуултанд хариулна, сэдвээ олно, бичлэгээснийхаа дараа эдитлэн. Тэгэл дараа нь одоо хэвлэл битгэж гарган дэвтэр бэлтгэж гаргасан байгаа. Тэгээд тэр болгон бол маш их ажилтай байдаг. Дээрэс нь хоолой ин гэрээ зэвэрлэн хүүхдээ харна. Тэгэл дээрэс нь ээж авдаа туслана. Ер нь тэгэл амар их ажилтай байдаг. Тэгээд бусад бүх хүмүүс яг одоо ингээд энэ мэтчилгээр онлайнаар ингээд ажил хийдэг хүмүүс бол яалтчгүй туслахын шаардлага бол хэрэгцээ байдаг. Тэгээд тэрхүү туслах мандлаар ямархуу үндсэн ажил хийх вэ гэхээр сошиал медиа дээр нь магадгүй эхний ээлжинд хариу өгөх тийм ээ. Тухайн одоо хүнийхээ эсвэл вебсайтынхаа одоо борлуулж байгаа, эхэлж байгаа бизнесийг дэмжсэн customer relations буюу одоо харилцагчтай ингээд холбоо бариад одоо ингээд тухайн харилцагчдыг нь гомдоохгүйгээр үйлчлэгээ үзүүлээд хариу өгөх захиалга бол захиалга. Тэгээд тэрхүү хүн маань гадуур явж хүнтэй уулздаг хүн байх юм бол тэрхүү одоо захиалгуудыг нь аппойнтментүүд буюу одоо цаг авах cancelдах эсвэл дэлгүүрээс юм олох хэрэгтэй юмнуудыг цуглуулж өгөх тэгээд захиалга хийх тэрхүү үйлчлэгнүүдийг үзүүлж болж байна. Тэгээд имэйл байвал хариулах тэгээд ерөнхийдөө илүү олон хүнд хүрэхийн тулд тухайн хүнд юу хэрэгтэй бэ тэрэнд нь туслах дэмжлэг үзүүлэх гэсэн маягаар та бүхэн маань зөвхөн онлайнаар гэрээсээ гарах шаардлага байхгүй. Тэрийг хийгээд ахад та бол хангалттай мөнгө олох шаардлагатай. Гэтэ тэрэнд яг юу хэрэгтэй юм бэ гэхээр баахан хэмжээний технологийн мэдлэг тэгээд тэр хүн тусалчихсан гэсэн сэтгэл тэрхүү хүний хийж байгаа бизнесийг дэмжиж харилцагчид нь хүрэх юмсан гэсэн сэтгэл байхад л хангалттай. За тэр ажлыг бол хийж болно. Тэрхүү ажил бол хүн хүнээсээ шалтгаалаад магадгүй дунджаар нэг 800 сая төгрөгийн цалинтай байж болно. Full time байх юм бол тийм үү. Тэгээд гэртээ сууж байгаа хүн бол тиймэрхүү мөнгө олоод байхад бол хангалттай. Яаж энэ хүү ажлыг олох юм бэ гэх юм бол та өөрийнхөө дуртай хүн лөө шууд direct message бичээд би танд тусалж болох уу эсвэл бизнес хандаад тийм ээ. Би онлайнаар ингээд танай бизнес тусалж болох уу гэсэн зүйл одоо хүсэлтийг тааж болно. Эсвэл тухайн хүн чинь надад хэрэгтэй туслах хэрэгтэй байна гэсэн зар оруулсан байх юм бол тэрэн дээр хариу өгч болно тийм ээ. Дараачих нь freelance writing гэж. Freelance writing гэдэг маань болохоор одоо гэрээсээ юм бичдэг хүмүүсээ зориулсан гэсэн. За заавал амар гоё бичдэг тийм мэрэгжлийн бичээч эсвэл зохиолч байх шаардлага байхгүй. Одоо зүгээр л өөрийнхөө сонирхлоор мэдээллийг олж авч чаддаг тэрнийг одоо ингээд хөрхэн найруулад бичих хангалттай. Монголоор бичих юм бол болно байгаа. Жишээлх юм бол манай дүү Ёоло цэгийн мэн дээр одоо нийтлэгч одоо мэдээлэл болоод нийтлээ тэгээд бас хөөрхөн мөнгө олчихсан байсан. Гэх мэтчлэнгээр вебсайтууд дээр хэрвээ та анзаарах юм бол тэмцээ ажлын байрнууд зөндөө байдаг. Таны нас хамаагүй, таны хөөс хамаагүй, таны мэрэгжил хамаагүй зүгээр л та тэрэнд цаг зарцуулах сонирхолтой мэдээллийг олох чадвартай байхад онлайн ресерч, онлайн мэдээ хайх чадвартай байхад л хангалттай гэсэн үг. Тэгээд
тэрнээсээ мөнгө олж болно. Алсгүй бол та англи хэлтэй байх юм бол дэлхийд даяар цаан чинь бүр зөндөө олон фриланс writing-ийн зар байна. Бүр зөндөө олон байна. Энэ дээр болохоор writing хийх буюу бичгийн чадвараас гадна хэвчлэн би энийг харж үзсэн байхгүй. Freelance writing ямар хүмүүс хайд юм бэ гэхээр бас л онлайнаар ажил хийдэг. Онлайн бүтээгдэхүүн үйлчилгээд зааж борлуулдаг компаниуд маань болохоор одоо имэйлийг их хэмжээгээр цацах. Тэгээд харилцагчийн нөгөө нэг судалгааг хийх боломжтой тий. Судалгаа хийгээд тэгээд дээрэс нь нөгөө нэг сошиал медиа дээр бас нэг арын албаных нь одоо сошиал медиагийн талаар бас нэг баахан зэрэг мэдлэгтэй. Тэгээд тэднэрийнхээ одоо ингээд харилцагч юу хүсэж ин гэдгийг нь олж тодруулаад тэр мэдээллийг англи дээр бол англи дээр, монгол дээр бол монгол дээр өгөөд ах. Тийм л хүмүүсийг хайж байна. Бүр маш их мөнгөний боломж байна. Тэгээд мэдээч хэрэг та мөнгнөөс илүү суралцсан шүү дээ. Бүр айгүй их юм сурж олж мэднэ гэсэн. Тэр мэдлэг бол танд насан туршид чинь хэрэг болно. За дараагийнх нь онлайнаар хийх боломжтой ажил гэх юм бол веб дизайн байна. За веб дизайн гэдэг монол дээр хоёр төрөл байд юм билээ. Код бичдэг, код бичдэггүй гэж тийм. Хэрвээ та код бичдэг байх юм бол илүү л их мөнгө авна. Хэрвээ код бичдэггүй байх юм бол цаанаас нөхсөн темплейтүүд байт юм билээ. Та яг энэ дээр болохоор та өөрөө өмнө нь хийжсэн туршлагагүй л бол суралцах шаардлагатай. Гол 3 зүйлийг суралцсан. Энэ маань юу юм гэхэлэр ерөнхийдөө одоо вебсайтын үндсэн концепт тийм ээ. Өнгө ялгарал тэгээд customer feedback одоо ингээ харилцагч юу хүсэж байгаа юм тийм ээ. Вебсайт руугаа ороод танд хэлбэр байх ёстой. Тэр хэлбэр байх зүйлийг яаж хийдэг. Тэгээд тэр нь ажиллаж явах ёстой, functional байх ёстой тийм ээ. Энэхүү 3 зүйлийг эхний ээлжинд суралцдаг юм билээ. За тэр нь болохоор төлбөртэй төлбөргүй янз бүрийн хичээлүүд байдаг. Та хэрвээ энийг хүсэх юм бол веб дизайнер болохын тулд яах вэ гэдэг сургалтанд сууж болно. Үнгүү search хийж болдог. Тэгээд дараа нь болохоор өөрийн гэсэн вебсайттай болох хэрэгтэй эхний ээлжинд нөгөө нэг мэдлэгээ үндэслээд тэгээд өөрийгөө рекламдах чадвартай тэгээд өөрийнхөө хийсэн зүйлийг CV-нээсээ илүү энэ зүйл бол миний хийсэн зүйл юм а гэдгийг харуулах тийм вебсайтаа болох хэрэгтэй гэсэн. Одоо өмнө нь хэлжсэн writing дээр ч хамаагүй өөрөө жижигэн жигсэн влогтой болоод тэрэн дээрээ одоо нөгөө нэг ниш сэдв олж аана гэсэн. За жишээлх юм бол энэ маань хоол байж болно, боловсрал байж болно, фэшн байж болно. За тэгээд юунд дуртай юм бэ те? Хүүхдийн хүмүүжил байж болно. Ниш сэдв болоод тэрнийхэн талаар бичдэг хүн байж болно. Контент гаргадаг тийм ээ. Асгүй бол ниш биш зүгээр л хүссэн юм хийх чадвартай тийм хувирдаг тийм хүн байж бас болно. За тэгээд үнэхээр одоо хүсэж байгаа бол та өөрөө танахтай би хамтарч ажиллаж болох уу? Би одоо ингэж ийм юм бичсэн маа гэд өөрийнхөө влогийг харуулна гэсэн үг байна шүү дээ. За энэ дээр бас яг л ялгаа байхгүй вебсайт бичиж байна уу? Writing ч байна уу? Ялгаа байхгүй өөрийн гэсэн тийм эхний хийсэн ажилтай байгаад хүнд харуулах юм бол илүү бонус оноо болно гэсэн үг шүү. Итгэлийг нь олж авч ин гэсэн үг л дээ. Одоо таныг цалинжуулах чагаа хүнийхээ итгэлийг олж авахын тулд би энийг хийцэн учраас надад итгэж болно. Би энийг хийж чадна гэсэн тийм зүйл байна гэсэн үг. CV-нээс илүү. За дараагийнх нь буюу бүр амар хэрэгтэй, бүр амар high in demand байгаа ажил болох юм бол видео эдитер байгаа. Видео эдитерээс бол өөрөө бичлэг хийдэг. Тэгээ тэрнийг эдитлждэг хүн тийм ээ. За ингээд миний видеонууд болохоор ерөнхийдөө нэг суудлал дээр ингээд хийждэг видеонууд болохоор ерөнхийдөө гайгүй боломжийн тэгээ нэг хандл хийж болохоор гэтэл надад видео янзлаад өгчдөг тийм сайхан тийм мэрэгчлээ чадвартай боловсралтай хэдэн настай ч байсан хамаагүй хаана юу хийдэг ч байсан хамаагүй тийм хүн байх юм бол би бүр баярлаа мөнгөний үгэл цалинжуулаад тэгэл хийлгэмээр байна. Гэхдээ надад тэр хүнийг хайгаад олоод тестлэх тийм ямар ч цаг байхгүй болохоор би бүр тэр зарыг тавьж чадахгүй. Яг надтай адилхан асуудалтай хүмүүс бүр амар олон байгаа. Видео хийдэг бүх хүмүүс тийм асуудалтай байгаа. Мэргэжлийн видео хийдэг хүмүүс байдаггүй шүү дээ. Яг сурцсан хүмүүс байдаг. За нэг энийг ингэж сурчээ, тэр нэг сурчээ тэгээ сайжруулах гэхээр над шиг хүмүүс болохоор ингэж цаг зав нь болохгүй тийм ээ. Арай гэж видеогоо ингээл олоод хийгээл янзлал хүргээл таардаг. Гэхдээ хэрвээ та видео янзладаг бол надтай холбоо ороорой. Бас надад тантай хамтарч ажиллах санал байна. Тэгээд хэрвээ та энэхүү
иймэрхүү чадвартай сонирхолтой байх юм бол танд бүр маш их боломж, хязгааргүй боломж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ хэрвээ та чадахгүй мөртлөө сонирхолтой байх юм бол та сургалтанд сууж болно. Сургалтанд суугаад видео эдитинг хийж болно. YouTube дээр өнөө сургалтууд бол байдаг. Хайгаад үзэх юм бол зөндөө гарч ирнэ. Ямар түүл ашигладаг гэдгийг бас асуулт байх. Миний түрүүний асуулт ямар түүл ашигладаг юм бэ те. За минийх бол жишээ нь бол Adobe Premiere Pro гэдэг тийм түүл байгаа. За Final Cut Pro гэдэг бас түүл гэж болж байна. iMovie тийм ээ. Гэх мэтлэн ингээд зөндөө олон түүлнүүд байгаа. Тэрний одоо нэгэн дээр нь магадгүй мэрэгшээд цаашдаа гой видеонуудыг бол хийх боломжтой. Мөнгө бол хангалттай орж ирнэ. Хаашаач гарах шаардлагагүй. За дараагийнх нь бас нэг зүйл мөнгө олох боломжтой зүйл гэх юм бол танд мэддэг чаддаг юу вэ? Тэрнийг заах хэрэгтэй. За хэрвээ та юм ойж чаддаг бол юм ойхоо. За нүур будаж чаддаг бол нүур будахаа. За тэгээ та магадгүй юм зурдаг бол зурхаа. За хөгжим тоглодог бол хөгжим тоглохоо. За тийм ээ. Юу л байна? Тэр болгоныг онлайнаар зааж болж байна. За миний хувьд англи хэл сурсан байсан. Тэгээ тэрнийгаа би мөнгө олгочихсон байж шүү дээ тийм ээ. Хүнд маш их хүнд тусалж юм. Тэгээд тэрнийхээс гадна бас хөрхөн мөнгө олчиж юм тийм ээ. Тэгээд өөрийнхөө миний хувьд болох юм бол яг мөнгө олж шалхаасаа илүү тийм ээ. Мөнгө олоод баяцгаасаа илүү амар олон хүн тусалж би бүр айгүй их буян хийж байгаа. Гэтэ тэрнээс гадна миний амьдралыг бас айгүй гоё хөгжилтэй цугаатай нэг тийм зоригтой болгож өгдөг байхгүй энэ зүйл чинь. Тэгэхгүй болохоор чинь би ингээд жинсэн хүн гэртээ хүүхдээ хараад байж байгаа хүний амьдрал бол бас нэг жоохон уйдгартай шүү дээ. Нэг хин надтай ярих болоо, хин намайг гэх болоо гэл ингээд өрөвдөлтэй шүү дээ. Тэгэхгүйгээр ингээд амар завгүй хүн туслаад мөнгө олоод ингээд хөдөлмөрлөөд байж гэн гэдэг чинь намайг хөгжүүлээд миний амьдралыг маш сайхан утга учиртай болгож өгдөг. Тийм болохоор бас энийг би хийдэг. За тэгээд хэрвээ та бүхэн маань нэг тиймэрхүү байдал байгаа бол юу чадчих тэрнийга бусдад заагаарай. Хэрвээ чадахгүй бол сураад зааж болно. Сураад зааж болдог юм шүү. Одоо магадгүй нэг хүнд зааж болно ч тийм дараа нэг хоёр хүнд тийм YouTube асууж болж байна. За дараагийнх нь бол яг саяны миний дурдсанчлан YouTube байгаа. YouTube монгол хэл дээр хийж байгаа контентуудын хувьд болохоор маш бага мөнгө олдог. За миний хувьд нэг цаардаа нэг $50 болдог. Гэхдээ би чинь одоо бараг 37,000 сабскрайбтай хүн шүү дээ. 37,000 сабскрайбыг 3 жилийн дотор цуглуул, 2 жил хасан дотор цуглуулад сартаа $50 олчихно гэсэн. Тэгэхээр энэ бол хангалттай их мөнгө бол биш. Өгж байгаа цагт зарцуулалт, энерги, нөөцийгөө одоо ингээд цацж байгаа хүний хувьд бол $50 бол бага. Гэхдээ мөнгө шүү дээ, тийм ээ? Мөнгө. Одоо миний хичээлийг үзэж байгаа хооронд чинь дундуур нь зар явдаг шүү дээ, тий? Skip хийдэг хөвчлэн. Тэрийг дуустал үзэх юм бол надад их мөнгө ордог шүү. Гэтэ skip хийчих гэж хамаагүй. За дараачих нь мөнгө олох боломжтой зүйл гэх юм бол тайлан гаргалт байж байгаа. Бас өөртөө холбоотой. Хэрвээ та тайлан гаргаж чаддаг бол хэрвээ та одоо Нэгтлэн бодох бүртгэлийн анхны шатны суурьтай болвол жижиг компаниудын тайлан гаргаж өгөөд мөнгө аваад авах боломжтой гэсэн. Энэ бол мэргэжлийн ажил. Гэтэ жижиг компаниудын хувьд бол тийм хэцүү бол биш. Тэр нэг одоо цахин болцсон, ихэнх цахин болцсон. Тэгээд санхүүгийн тайлаг нэг 2 удаа, татврын тайлаг нэг юм уу удаа ч юм уу тийм ээ. Тэгээд нэг давтамж нь бол өөрчлөгдөг, сайсаасаа хамаарат өөрчлөгдөг компаниудын. Гэхдээ гэрээсээ ажиллаж байгаа тохиолдолд ихэвчлэн үйл ажиллагаа багтай жижиг компаниудын тайлан гаргана гэсэн үг. Тэрнийг болохоор одоо ерөнхийдөө тайлангийнх нь хэм маяг гаргалт нь бол маш хэлбэр болсон. Зүгээр л хариуцлагатайгаар хугацаанд тайлангаа өгшөд л хангалттай. Тэгээд тодорхой хэмжээний мөнгө авчна. За дараачих нь болохоор social media manager гэдэг ажил байгаа. Social media manager гэдэг ажил нь болохоор бүтээгдэхүүн үйлчилгээ зааж борлуулж байгаа шинэ компаниудын одоо social платформыг хөгжүүлэгч болно гэсэн үг байгаа юм. За одоо та бүхэн маань мэдж байгаачлан ер нь ихэнх юмнууд дандаа сошиалаар явдаг болсон. Одоо ингээл
сургалтууд байна. Тэгээд тэрнээс гадна бараа бүтээгдэхүүний боловсролт байна. Тэгээ ерөнхийдөө сошиал хэрэг хөгжүүлж чадна, сошиал дээр хэдэн фолловертэй байна гэдгээс шалтгаалаад борлуулалт бол тэрнтэй 100% хамаатай байдаг болсон тийм ээ. Үйл хөдлөх хөрөнгө ч гэсэндээ хаасан тэнд байгаа байшин сошиалор дамжуулаад зарагдчих боломжтой болсон байх шүү дээ. Хөрөнгө нь хөдлөхгүй байхад дагуур цагуур явсаар хагаад зураг мөргийг авсаар хагаад тэгээ сошиал дээр тавиад олон хүнд хүрэх боломжтой шүү дээ. Яг тэрнтэй адилхан ер нь ямар ч бүтээгдэхүүн одоо магадгүй чихээс бичээ оруулаад зарсан ч гэсэндээ тэрнийгээ сошиал дээр амар сайн идэвхтэй байлгах юм бол тэр чинь борлуулалт нь ихсдэг болчихсон цаг. Тэгэхээр магадгүй тэр бичээ оруулж ирж байгаа хүн, магадгүй тэр үйлчлэхийн хүн, асгүй бол ямар нэгэн бизнес эрхэлж байгаа хүн сошиал дээр цаг гаргах цаг зав багтай хүн байж болно шүү дээ. Тэгэхээр та тэрний сошиал медиагийн зүгээр зургийг аваад постлоо сошиалын алгоритмыг ашиглаж мэддэг байх юм бол тэр менежийг хийж болно гэсэн үг байна. Хэрэгтэй үед нь бүүстлээд өчтдөг, комментэнд нь хариулаад өчтдөг. Тийм би дандаа онлайнаар тэр ажлыг бас хийж болно. Тэр ажил бол хангалттай их эрэлт хэрэгцээтэй ажил байгаа. За дараагийн буюу сүүлээс хоёр дахь ажил бол орчуулагч. Орчуулагчийн ажил би өөрөө бас халтур хийж мөнгө олж ирсэн. За ном орчуулж болно. Хэрвээ та өөрөө ганцаараа хийх хүсэх юм бол ном орчуулж болно. Асгүй бол орчуулгын тийм ажлууд бол зөндөө гадуур байдаг. Тэрийг олж аваад хийгээд авах боломжтой. Орчуулгын товчоонуудтай хамтарсан ч болно, номын компанитай хамтарсан ч болно. Орчуулгын ажил бол та ямар хэл мэддэггүй хангалттай их байдаг. Надад бол жижиг ингээд таньдаг хүмүүсийн компанитай хамтраад орчуулга хийгээд мөнгө олж исэн тохиолдлууд байгаа. Тэгээд нэг том гэмт хэргийн зориултаа гэмт хэрэгтэй холбоотой ном орчуулад мөнгө олж исэн. Тэгээд тэр мөнгөөр Америк явж исэн туршлага байна. Тийм болохоор бол орчуулга бол маш цаг зарцуулдаг, энерги ордог. Гэхдээ бас цалин өндөртэй тийм ажил байдаг. За дараагийнх нь болохоор хамгийн сүүлийн ажил нь болохоор гаднаас юм оруулж иж онлайнаар зарах, уцас хунаар идэж уух юм, маск бивүүлээд тий. За ихэвчлэн ер нь бол хүмүүс хятадын нөгөө нэг Alibaba-гаас альсгүй бол тэр Англи ASOS энтрээс оруулж ирээд зүгээр шууд зургийг аваад Instagram дээр тавиал, Instagram дээр захиалга аваад 50% нь авсныхаа дараа ардаас нь тэргүүрээс нь захиалга өгөөд 2-3-7 хоногийн дараа ирнэ гэсэн тийм системтэйгээр бас онлайн дэлгүүр ажилуулад байлээ. Тэр бас боломжтой. За тэгээд энэ хүрээд миний онлайнаар мөнгө олох боломжтой 10 мэргэжил ажил өндөрлөж байна. Та бүхэнд бас хэрэг болох болоо. Тэгээд энэ дундаас аль нэг нь хийгээд өөртөө аштаагаар эргүүлээд өөрийнхөө амьдралыг бас тийм ээ арай илүү сонирхолтой, хөгжилтэй, мөнгөлөг болгоосоо гэж хүсэж байна. Лайк дараарай. Лайк. Тэгээд өөр танд онлайнаар хийдэг ажил байгаа бол коммент хэсэгт бичээрэй. Тэгэх юм бол үзэж байгаа хүмүүс маань бас маш хэрэг болох юм шүү гэж хэлмээр. Миний description box-ыг салгаарай. Description box дээр би бас одоо сургалтын линкүүд ч юм уу энэ дээр сая дурдсан хичээлүүд одоо мэргэжлүүдтэйгээ холбоотой олж мэдсэн зүйлээ бас холбочих. Тэрийг бас шалгаарай. Англи хэллээ бас сураар англи хэл сурах юм бол эдгээр олж байгаа цалингууд нэмэгдээл яваад гэсэн 2-3 дахин нэмэгдэнэ. Тэгээд англи хэллээ сураарай. За баяртай.